Израилийн парламент Йорданы баруун эргийн эзлэгдсэн хэсгийг нэгтгэх тухай хуулийн төслийг баталжээ. Америк нэгдсэн улсын сангийн яам Оросын холбооны улсын Роснефть, Лукойл компаниудыг хоригийн жагсаалтанд нэмсэн байна. Америк нэгдсэн улсын зэвсэгт хүчин номхон далайн эрэг орчимд хар тамхи тээвэрлэж байсан гэх 2 хүлэг рүү гал нээжээ. Лоурийн музейд гарсан хулгайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эргээд студид тавтай морилн үзэгчтэй Тэнгэр телевиз гадаад мэдээ эхлэхэд бэлэн боллоо. Израилийн парламент Палестины эзлэгдсэн баруун эрэгт Израилийн хуулийг хэрэгжүүлж эхлэх тухай хуулийн төслийг урьдчилсан байдлаар баталжээ. За өөрөөр хэлбэл баруун эрэг дэх Израильд эзлэгдсэн газар нутгийг албан ёсоор Израильд нэгтгэж газар нутгийнхаа нэг хэсэг гэж зарлахаар бэлтгэж байна гэсэн үг. За Кнессет буюу 120 суудал бүхий парламентын санал хураалтад 24 гишүүн эсэргүүцснээс бусдаар олонхын дэмжлэгийг авч энэ төслийг батлах 4 шатны эхний алхам хийгдлээ. За хууль одоо Кнессетийн гадаад бодлого батлан хамгаалахын хооронд шилжиж дараагийн хэлэлцүүлэгт орно. Израилийн хувьд ийхүү гал зогсоох хэлэлцээрийг зөрчигдөхөд хүргэж болцошгүй эрсдэлтэй алхам хийж байгаа нь Америк нэгдсэн улсын эрх баригчдын дургуйцлыг хүргэж болцошгүй юм а. Парламентын санал хураалт нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн засгийн газарт баруун эргийг нэгтгэхийг зөвшөөрөхгүй гэж мэдгдсэний дараахан мөн Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Венс Израильд айлчилж Газын гал зогсоох хэлэлцээрийг хэвийн үргэлжлүүлэхийг уриалгатай зэрэг зохион байгуулагдсан байгаа юм. Одоогийн байдлаар цагаан ордноос энэ асуудлаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. За Израилийн ерөнхий сайд Беньямин Натаньяху болон түүний удирддаг Ликуд нам энэ хуулийн төслийг эсэргүүцсэн ч сөрөг хүчний гишүүдийн дэмжлэгээр батлагдсан байгаа юм а. Ликудийн ихэнх гишүүд санал хураалтанд оролцоогүй ч нэг гишүүн тодруулбал парламентын дараагаас Юли Эдерштейн намынхаа байр суурийн эсрэг шийдвэрлэх санал өгч төслийг батлуулсан байгаа юм а. Ликуд намын удирдлагууд энэ бол сөрөг хүчний зүгээс Америк нэгдсэн улстай тогтоосон харилцааг мань нураах зорилготой өдөөн хадгалах гэж хуулийн төслийг тодорхойлж эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлжээ. Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал хоёр улсын шийдэл буюу Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөн Израильтай зэрэгцэн инх тайван орших шийдлийг бодитоор хэрэгжих боломжийг бүрэн үгүй болгоно гэж нэгдсэн үндэсний байгууллагын тогтоолд тодорхой заасан байдаг. За тиймдээч хуулийн төсөл парламентаас эхний шатны дэмжлэгээ авсан сургаар Палестины гадаад хэргийн яам, Хамас бүлэглэл, мөн Катар, Сауди Араб, Йордан зэрэг улсуудын зүгээс ээлж дараалан мэдэгдэл гаргаж эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм а. Мөн өнгөрсөн сард Арабын нэгдсэн Эмират улсын зүгээс Абрахамын гэрээнээс үл хамааран Израиль баруун эргийг өөрсөддөө нэгтгэвэл харилцаагаа буцаан таслахад бэлэн гэдгээ хэдийн илэрхийлээд байгаа юм. За одоогоор баруун эрэг болон зүүн Иерусалимд 700 мянга гаруй израильчууд амьдарч байгаа. Олон улсын хуулиар эдгээр суурин бүгд хууль бус гэж тооцогддог. Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх олон улсын шүүх 2024 онд гаргасан шийдвэртээ Израиль Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс гарч түүний дотор баруун эргийн суурингуудыг нэн даруй буцаан татрах ёстой гэж дүгнсэн юм а. За өчигдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын ерөнхийлөгч Владимир Путин нарын Унгар дахь уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Харин өнөөдөр Америк нэгдсэн улс Оросын холбооны улсын 2 том газрын тосны компаниудад хориг тавьж Оросын холбооны улсын эрх баригчдыг дайныг зогсоох хүсэл зориггүй байна гэж буруутгалаа. Америк нэгдсэн улсын сангийн яамнаас мэдээлснээр Оросын хамгийн том 2 газрын тосны компани болох Роснефть болон Лукойлыг хоригийн жагсаалтанд нэмсэн байна.
За үүнийгээ тэд дайны санхүүжилтийг таслах зорилготой гэж тайлбарласан. За мөн энэ мэтийн сүүлийн үеийн үйл явдлуудаас харахад Трампын засаг захиргаа Оросын холбооны улсад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэх бодлого руу шилжсэн байж магадгүй байна. Энэ тухайд Трамп Оросын холбооны улсын зүгээс дайныг зогсоох тухайд хангалттай хүчин чармаалт гаргахгүй байгаа тул удаа дараа хойшлуулсан хоригуудаа одооноос хэрэгжүүлж байна гэх тайлбарыг өгсөн байгаа юм. За үүнтэй зэрэгцэн Европын холбооны орнууд Оросын эсрэг 19 дахь багц хоригийг баталж үүнд Оросын шинжлүүлсэн байгалийн хим импортыг хориглох шийдвэр багтсан талаар Европын холбооны энэ удаагийн даргалагч Дани улс мэдэгдлээ. Мөн лав гарагт Швед улс Украины талд Gripen сүнөөгч онгоц экспортлохоо зарлаж санамж бичигт гарын үсэг зурсан байгаа юм. За үүний өмнө Украины нисгэгчид Шведэд очиж Gripen онгоцыг хэрхэн жолоодох талаар туршлага судалсан байгаа юм. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ирэх жилээс эдгээр онгоцыг хүлээн авч ашиглах гэж байгаа талаар мэдээлсэн. За ингэхдээ хамгийн багадаа 100 ширхгийг авах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Мөн Европын холбооны удирдагчид өнөөдөр Украиныг дэмжих 163 тэрбум Америк долларын зээлийн санхүүжүүлэхийн тулд Оросын зарцсан хөрөнгийг ашиглах төлөвлөгөөг хэлсэн. Кремлийн зүгээс энэ санаачлалыг ил тод хулгай гэж нэрлэж хатуу хариу арга хэмжээ авахаа анхааруулж байгаа. Иймэрхүү байдлаар талуудын хоорондох зөрчил нэмэгдэх нь энхийн хилэлцээрийн ирээдүйг бүрхэг болгож болцсошгүй юм. Америк нэгдсэн улсын хувьд энхийн хилэлцээрийг зуучлах хүсэлтэд удаа дараа илэрхийлж энэ чиглэлд тууштай байхаа амлаж байгаа ч шаардлагатай бол дарамт шахалт үзүүлж хориг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээс хойш суухгүй гэсэн юм байр суурьтай байгаа нь өнөөдрийн хоригоос харагдлаа. Гэхдээ өнгөрсөн 8 дугаар сард Аляскад болсон Трамп Путин нарын уулзалтаас хойш Украины дайныг зогсоох тухай дипломат яриа хэлэлцээ удааширсан ч талууд өнгөрсөн 7 хоногт ярилцаж Унгарт дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцсон байсан. За харин даваа гарагт хоёр улсын гадаад хэргийн сайд нар утсаар ярьсны дараа цагаан ордноос төрийн тэргүүнүүд ойрын хугацаанд уулзах төлөвлөгөө байхгүй гэж мэдгдсэн юм. Үүнтэй зэрэгцээд Трамп үр дүн гарахгүй уулзалтад оролцохгүй гэдгээ хэлж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч мөн уулзалт болох тов гараагүй болохыг хэлсэн. За уулзалт хойшлогдсон мэдээний дараа Европын батлан хамгаалалтын компаниудын хувьцааны ханш өссөн байгаа юм. За Европын орнууд бүгд Украиныг дэмжиж Украины батлан хамгаалалтад зориулах зардалаа нэмэгдүүлэх амлалт өгөөд байгаа юм. Европын холбооны удирдагчид пүрэв гарагт Украиныг дэмжих 163 тэрбум Америк долларын зээлийг санхүүжүүлэхийн тулд Оросын зарцсан хөрөнгийг ашиглах төлөвлөгөөг хэлэлцэн. За Кремлийн зүгээс энэ санаачлагыг ил тод хулгай гэж нэрлэж хатуу арга хэмжээ авахаа анхааруулж байгаа юм. Америк нэгдсэн улсын зэвсэгт хүчин сүүлийн 2 хоногийн хугацаанд Номхон далайн эрэг орчимд явж байсан 2 хүлэг онгоцыг хар тамхи тээвэрлэж байсан гэж үзэн агаараас цохилт өгсөн талаар Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд Пит Хексет өнөөдрийн өөрийн цахим хуудасаараа дамжуулан мэдгдлээ. Энэ ажиллагааных нь улмаас 5 хүн амиа алдсан байгаа юм. Трампын засаг захиргаа өнгөрсөн сараас хойш нийт 9 удаа яг ийм шалтгаанаар Карибын тэнгисийн бүсэд явж байсан хүлгүүд рүү гал нисэн. Эдгээр ажиллагаанд нийтдээ 37 хүн амь өргөджээ. Эхний 7 ажиллагаа бүгд Карибын тэнгисийн бүсэд хийгдсэн бол энэ удаагийнх буюу сүүлийн 2 ажиллагааны хамрах хүрээ өргөжөж зүүн Номхон далай руу тэлсэн байгаа юм. Энэ талаар Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд Пит Хексет X платформ дах мэдэгдэлдээ Америк нэгдсэн улсын тагнуулын байгууллагууд эдгээр хүлгүүдийг хууль бус хар тамхины 8-нд оролцож байгааг олж тогтоосон гэж тайлбар өгсөн ч нотлох баримтыг нээлттэй танилцуулаагүй байгаа. За мөн хүлэгдээр байсан хүмүүсийн харьяаллын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Тэрээр довтлогооны үеийн бичлэгийг нийтэлсэн. За дүрснээс харахад хүлгүүд усан дээр хөвж явах үедээ генет дэлбэрч галд автаж байгаа дүр зураг үзэгдэж байгаа юм. Арчилсан намынхны хувьд Трампын засаг захиргааны хийж байгаа эдгээр довтлогоог хууль зүйн үүднээс зөвтгөх боломжгүй гэж үзэж байгаа. Харин
Трампын засаг захиргаа Конгресст илгээсэн албан бичгтээ Америк нэгдсэн улс хар тамхины картеллуудтай зэвсэгт мөргөлдөөнд орсон. За тэдгээр картеллуудын дамжуулдаг мансууруулах бодис жил бүр 10,000 гаруй хүний амийг авч байгаа нь зэвсэгт халдлагатай дүүцтэй гэж үзэж байгаагаа хэлж байгаа юм. Дашрамд дуртахад өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын зэвсэгт хүчин Карибын тэнгист явж байсан шумбагч хөлхийг хар тамхи тээвэрлэж байсан гэж сэжиглэн агаарын цохилт өгөх үеэр 2 хүн амьрагдаж 2 хүн амьд үлдсэнийг буцаан нутагт нь илгээсэн. За тэдний нэг нь Эквадор, нөгөө нь Колумбийн иргэн байсан. Эквадорын иргэний эх оронд нь буцаахта гэмт хэрэг үйлдсэн нотлохоо олоогүй гэж үзэн чөлөөсөн байгаа юм. Харин Колумбийн иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. За Колумбийн дотоод хэргийн сайд Армандо түүнийг тархинда гэмтэлтэй ирсэн зохих эмчилгээг үзүүлсэний дараа түүнийг шүүхэж шилжүүлэхээ хэлсэн байгаа юм а. Үнэт Эрдэнэс хулгайд алдагдсанаас хойш хаалга бариад байсан Луврын музей 5 гаргаас эхлэн дахин нэгдсэн. За хулгайн үеэр нийт 8 үнэтэйдэл алдагдсан цагдаа нар хэрэгтнүүдийг эрен сурвалжилсаар байгаа юм а. Өдрийн гэрэлтэй цагт ердөө 4 минут үргэлжилсэн энэ дээрэм дэлхийн хамгийн алдартай урлагийн сүм гэгддэг Луврын музейн нэр хүндэд ихээхэн хохирол учруулсан хэрэг болсон. За хулгайчид өнгөрсөн ням гарагт Луврын музейн 2 давхрын цонх руу кран ашиглан халдаж ойролцоогоор 88 сая евро буюу 102 сая Америк долларын үн бүхий титэм үнэт чулуу ойл чимэглэлийг авч зогтжээ. Тэд моторт дугуйгаар оргон зайлсан гэж мөрдөн шалгагчид мэдээлсэн байгаа юм. За мөн энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удирдах байгаа Парисын прокурор Лор Бекко мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 100 орчим мөрдөгч оролцож байгаа гэж хэлсэн юм а. Хэрвээ хулгайчид үнэт эдлэлүүдийг хайлуулан борлуулах юм бол үнэт зүйлсийн бодит үнц нь бүрэн устдах эрсдэлтэй тул аль болох яаралтай хулгайчдыг барих шаардлагатай байгааг албаныхан хэлж байна. За болсон хэрэгт хариуцлага хүлээх үүднээс музейн захирал Лоренс де Кар лавга гарагт огцрох хүсэлтэд өгсөн ч соёлын сайд Рашида Дати хүлээн аваагүй байгаа. За Лоренс де Кар өчигдөр Францын Сенатын соёлын байнгын хороонд мэдүүлэг өгсөн. Энэ үеэр музейн хамгаалалтын тогтолцоонд ноцтой сул талууд байсныг хүлээн зөвшөөрсөн. За мөн музейд нэн яралтай шинжилэл хийж музейн орчныг автомашингүй бүс болгох, хяналтын камерын сүлжээг бүрэн шинжлэх, дохиоллын систем суйрлуулах, музейн дотор байнгын цагдаагийн хэсэг байрлуулах хүсэлт гаргажээ. Үнэхээр ч музейн хамгаалалтад сул байсан болох нь музейн хяналтын камер хулгайчдыг цаг тухайд нь илрүүлж чадаагүй гэдгээс харагдаж байгаа юм. За Декарын хэлснээр музейн гаднах камерын хамрах талбай хангалтгүй байсан хулгайчид орсон цонхны хэсэгт огт камерын хяналт байхгүй байжээ. Ерөнхийлөгч Эммануэль Макрон музейн аюулгүй байдлыг чангадах арга хэмжээг түргэгдэх чиглэл өгсөн байгаа юм. За тэрээр энэ оны эхээр Луврын музейд хийх 6 жилийн шинжилгээний хөтөлбөрийг зарлаж үүнд хамгаалалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг баталсан юм а. За дэлхийд дахин дах эдийн засаг худалдааны тогтворгүй нөхцөл байдлаас үл хамааран Хятадын гадаад худалдаа энэ оны эхний 9 сард өндөр тогтвортой өсөлт үзүүлжээ. Үндэсний статистикийн газрын мэдээснээр Хятадын бараа бүтээгдэхүүний нийт худалдааны хэмжээ энэ оны эхний 9 сард 3361 их найд юанд хүрч өмнөх оны мөн үеэс 4% өссөн байгаа юм. Экспортын бүтэц сайжирч өндөр технологийн бүтээгдэхүүний эзлэх хувь нэмэгдсэн нь өсөлтөд түлхэж солжээ. 2025 гарснаас хойших 1-9 сарын хугацаанд Хятад улсын экспорт 7.1%-аар нэмэгдэж, ингэхдээ зөвхөн 9 сард гэхэд импорт болон экспортын нийлбэр хэмжээ 8%-аар өссөн байгаа нь энэ оны хамгийн өндөр сарын өсөлтөнд тооцогджээ. Хятадын экспортын бүтэц мэдэгдэхүйц өөрчлөгдөж байна. Экспортын дийлэнх нь одоо энгийн түүхийд хэрэглээний бараа биш, харин өндөр үнэтэй тоног төхөөрөмж, капиталын бүтээгдэхүүн болж байна. Энэ нь Хятадын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар ахисны илрэл юм. Хятад улс дараагийн үеийн ухаалаг цахилгаан автомашин, литиум батарей, хүний хэлбэртэй робот зэрэг дэвшилтэт салбаруудад тодорхой анхдагч давуу талыг эзэмшиж байгааг харуулж байна.
Хятадын экспортын зах зээлийг төрөлжүүлэх бодлого идэвхтэй хэрэгжиж байгаа нь экспортын өсөлтөнд төдийгүй бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн идэвхэд чухал хувь нэмэр оруулж байгааг шинжээчид онцолж байна. Хятадын экспорт өссөн чинь өсөлт ихэнхдээ Америкийн нэгдсэн улсаас бусад бүс нутаг руу чиглэж байна. Европын холбоо, Зүүн Өмнөд Аз, Латин Америк, Африк руу гарч буй экспорт мэдэгдэхүй зөсч байгаа. Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн орнуудтай хийж буй худалдааны өсөлт одоо ч дунд чатанд байгаа буюу 2 онтой тоон өсөлттэй байна. Хятад улсын гадаад худалдаа энэ хэвээр тогтвортой өсөж байгаа нь чухал. Учир нь Хятад улс Аз дэвийн хамгийн том эдийн засгийн улс тул гадаад худалдаанд сайн байх нь бусад улс орнуудтай ч эрг нөлөө үзүүлнэ. Дотоодын хувьд хэрэглээний зах зээл сэргэж байгааг эдийн засгийн үзүүлэлтүүд харуулж байна. Он гарснаас хойших эхний 9 сард Хятадын хэрэглээний барааны нийт жижиглэнгийн борлуулалт 36.5 их найд юанд хүрч жилийн өмнөх үеэс 4.5%-аар өссөн байгаа юм. Иймээс Хятадын гадаад худалдаа болон дотоод хэрэглээний үзүүлэлтүүд оны эхний 9 сард эдийн засгийн уян хатан байдал, бүтцийн шинжилгээг зэрэг илэрхийлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөнд чухал нөлөө үзүүлжээ. Үзэгчдээ Тэнгэрлэгзийн гадаад мэдээг үзэж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт зарим мэдээллийг товчхон танилцуулъя. Нидерландын эдийн засгийн сайд Винсент Кареманс, Бүгд найрамдах Хятад ард улсын худалдааны сайд Ван Винтаунаар Nexperia BV компани асуудлаар яриа хэлэлцээ хийсэн ч тодорхой шийдэлд хүрч чадсангүй. За өнгөрсөн сард Нидерландын засгийн газар энэ компани технологи Хятад дахь толгой компани болох Vintech-д шилжих эрсдэлтэй гэж үзэн хязгаарлалтууд тогтоосон юм. Харин Хятад улс хариуд нь Vintech компани бүтээгдэхүүний экспортыг хоригдсон нь Европын автомашины үйлдвэрлэгчдийн хувьд ихээхэн хохирол учруулжээ. Их Британий хаан 3 дугаар Чарльз болон хадан хаан Камила нар Ватиканы Пап лам Леото уулзгаар Ромд хүрэлцэн ирлээ. Энэ нь Английн сүм болон католик шашны эв нэгдлийг бэлэгдсэн үйл явдал гэж хааны ордноос мэдэгдлээ. Хаан Чарльз 16 дугаар зууны шинэтгэлийн үеэс хойш анх удаа Пап ламтай хамт мөргөл үйлдэх Их Британий анхны хаан болох юм а. Олон улсын шүүх Израиль улсын нэгдсэн үндэсний байгууллага салбар хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулан Газын зурвасын оршин суугчдын үндсэн хэрэгцээг хангах хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэх хууль ёсны үүрэгтэй гэж мэдэгдлээ. Шүүхийн зөвлөмжөнд Израиль нэгдсэн үндэсний байгууллагын Палестины дөрвөсдийн агентлагийн үйл ажиллагааг хааж боох боломжгүй, энэ агентлагийг Хамас бүлэглэлтэй холбоотой гэж үзэх нотлохоо хангалтгүй гэж дүгнсэн байна. Харин Израилийн засгийн газраас энэ шийдвэрийг улс төрийн шинжтэй гэж няцааж Палестины дөрвөсдийн агентлагтай хамтран ажиллахаас татгалзжээ. Францын ерөнхийлөгч асан Николя Саркози Парисын Ла Санте шоронд хоригдож байх үед нэг хоригдол түүний амь насанд нь халтна гэх утга бүхий заналхийллийн шинжтэй зурвас бичсэн тухай Парисын прокурорын газраас мэдээллээ. Үүнтэй холбогдуулан цагдаагаар 3 хүнийг байцааж байна. Николя Саркози өнгөрсөн мягмар гарагаас эхлэн Ливийн удирдагч Муаммар Кадафас сонгуулийн санхүүжилт авсан хэрэгээр 5 жилийн хориг хял эдэлж эхлээд байгаа юм а. Тэнгэрлэгз гадаад мэдээлэл үзүүлэлээ хамтаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.